Монгол Улсын ерөнхий сайд учралдаг Хятадын коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн бүгд найрамдагтад ард улсын гадаад хэргийн сайд Ваны төрийн ордонд бараалхлаа. Монгол Улсын ерөнхий сайд учрал Монгол Хятадын харилцаа хамтын ажиллагаа ижрүүн стратегийн түвшинд амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашаа хоёр орны бүхэл салбарын хамтын ажиллагааг доктортой өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо. Ерөнхий сайд учрал бүгд найрамдагтад ард улстай сайн хуршийн найрсаг харилцаа ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад дуудлагын тэргүүлэх чиглэл болохыг онцолж, Монгол Улс, Тайвань, Гонконг, Шинжаан төвдтэй холбоотой асуудал нь бүгд найрамдагтад ард улсын дотоод хэрэг хэмээн үзэж, нэг Хятадын зарчмыг тууштай баримталж ирснээр тодтоглоо. Монгол Улсын засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах, Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ган үйлдвэрийн зогсолбор зэсийн үйлдвэр, сэргээгт гэрчин хүч үйлдвэрлэж, хөнгөн цагаан үйлдвэрлэх зэрэг төслүүдийг урагшуулах зорилт тавьж байгаагаа мэдээллээ. Бүгд найрамдагтад ард улсын гадаад хэргийн сайд Ваны Монгол Улсын ерөнхий сайд учралд бараалгаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, бүгд найрамдагтад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чаны мэдчилгээг уламжлалаа. Тэрээр Хятад Монгол хоёр улс уул усаар холбогдсон мөнхийн хурш тул бие биедээ тусалж, гэгээн ирээдүйн төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо. Гадаад хэргийн сайд Ваны Хятадын тал Монгол улстай харилцах бодлогын залгамж чанар, доктортой байдлыг хадгалж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлох нь хоёр улсын бүхэл салбарын хамтын ажиллагаанд урагшлах хүч нэмгэлээ. Хятад Монгол хоёр улсын эдийн засаг бие биенээ харилцан нөхөх чадвар өндөр бөгөөд цаашид худалдааг өнөөдрийнхөөс улам илүү нэмэгдүүлэхийн тулд чөлөөт бүс байгуулан шаардлага хангасан хөлийн бомбуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойг дурдж, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд илүү том зорилт дэвшүүлж хамтран ажиллахын төлөө байгааг гадаад хэргийн сайд Ваны тодтоглоо.